За өчигдөр өглөө Улсын хурал дахь арчсан намын бүлэг ээлжид бос хурлаа хийсэн. За энэхүү ээлжид бос хурлаар өнөөдөр болон өчигдөр болон өнөөдөр Гүрэв Баасан гарагийн Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд арчсан намын бүлэг бүхэлдээ оролцохгүй байх шийдвэрийг бүлгийн гишүүдийн дийлэн колонхоор гаргасан байгаа. За энэ бол ямар учиртай шийдвэр вэ гэхлээр арчсан намын бүлэг Улсын хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг хамгаалах, улсын хурлыг хамгаалах ийм зорилгоор чуулганы хурлаанд оролцохгүй байхаар шийдвэрлсэн байгаамаа. Яагаад вэ гэхлээр өнгөрсөн Баасан гарагт болсон ерөнхий сайдын мэдээллийн цаг гэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий сайдын гаргасан барчимгүй үйлдэл бол парламентын хяналтанд зөргөөр нөлөөлсөн, парламентыг басамжилсан, парламентыг үл хүндэтгсэн ийм засаглалын хямрал руу хөтлөхт үр дагавартай шийдвэр гэж үзсэн. За тийм ч учраас арчсан намын бүлэг бол ерөнхий сайд уучлалт гуйх ёстой, парламентод ажлаа тайлагнах ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьар парламентыг хүндэтгэх ёстой гэсэн ийм байр суурин дээр бол хатуу байгаа. За энэ хүрээнд бол бас улсын хурал дахь арчсан намын бүлгээс тодорхой хуулийн төслүүдийг бол санаачилж байгаа. Тухайлах юм бол улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд бол тодорхой өөрчлөлтийг оруулахыг зорж байгаа. За энэ нь ямар агуулгатай байх вэ гэхээр нэгдүгээрт парламентын засаглалын сонгодог хэлбэрийнхаа дагуу парламентын зохион байгуулалтын хувьд төрийн өндөрлөг гэдэг тэр сандал суудлын асуудлыг бас шийдвэрлэх ёстой гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сонгодог парламенттай улс орнуудад байдаг жишгийн дагуу ерөнхий сайд олонхын бүлгийнхаа гишүүдийн тэргүү игнэнд суугаад зөөнхийн бүлэгтэйгээ бол ижил тэгш төвшөнд бас харилцах, зөөнхийн бүлгийнхаа гишүүдийн асуултанд хариулах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За хоёрдугаарт ерөнхий сайдын цаг гэдэг тэр зохион байгуулалтын хүрээнд бол гүйцэтгэх засаглалд өөрөө сэдвээ сонгож парламент мэдээлэл өгдөг байдлыг халж улсын хурлын гишүүд чөлөөтэйгээр асуултаа тавьдаг ийм зохицуулалт руу орохыг бас зорж байгаа. За дээрэс нь бол өнгөрсөн хугацаанд парламентын танхимд нийтийн албан тушаалтнууд буюу гүйцэтгэх албан тушаалтнууд хариуцлагагүй мэдээлэл маш ихээр хийдэг болсон явдлыг таслан зогсоож улсын хурлын танхим дотор буруу ташаа мэдээлэл өгсөн худал ярьсан нийтийн албан тушаалтнууд хариуцлага хүлээх тийм зохицуултуудыг оруулсан хуулийн төсөл бэлдсэн. Эх 7 хоногоос бол хилцүүлгүүдийг эхлүүлээд явна гэсэн ийм шийдвэртэй байгаа. За энэ бүхэнтэй холбоотой сүүлийн 2-3 хоногийн хүрээнд гарч байгаа мэдээллүүдийг харах юм бол улсын хурлын дарга олонхын бүлгийн удирдлагыг бас маш хариуцлагагүй байдлаар асуудалд хандж гин гэж харж байгаа. Учир нь юу вэ гэхлээр энэ бол засаглал хоорондын асуудал. Энэ бол үндсэн хуулийн ийм засаглалын хүрээний асуудал байхад асуудлыг хэд явцууруулж, улс төржүүлж, нам хоорондын ч гэдэг юм уу эсвэл хувь хүн хоорондын асуудал болгож байгаад бол бид нар бол маш ихээр харамсаж байгаа. Тэгэхээр улсын хурлын удирдлага бол энэ байдлаа таслан зогсоож парламентынхаа дархлааг бэхжүүлэх тал дээр бидэнтэй хамт байна гэдэгт бол бас найдаж байна. За арчсан намын бүлгийн хувьд бол энэ асуудал дээр энэ бол хувь хүний асуудал биш ээ. Энэ бол шал өөр засаглалын шинжтэй асуудлаа гэд тодорхой улс төрийн шийдвэрүүдийг гаргаад тэмцэл хийгээд явж байгааг та нар харж байгаа. Тэгэхээр энийг бол жишээл хувь хүний асуудал юм уу эсвэл гендрийн асуудал гэж бас явцруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад вэ гэхээр ерөнхий сайд оюун эрдэнэ тухайн үйлдэлийг гаргахдаа улсын хурлын гишүүнд хандаж хэлсэн байгаа. Тэгэхээр энийг бол жишээл хувь хүнч гэдэг юм уу эсвэл аль гендертэй холбоотой байдлаар явцруулах нь бол бас л түрүүний бидний яриад байгаа үндсэн хуульд ёс, парламентын ёс гэдэг тэр том агуулгаас нь хальж байгаа л тийм явдал гарч ийн гэж харж байна.